Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяатгуулч, доктор, профессор Бярагийн Чимдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Монгол Улсын их хурлын даргын 2019 оны 1-р сарын 8-ны өдрийн шагнал олгох тухай захирамжийг үндэслэн хууль зүйн шинжилгээ ухааны суурь ойлголт зарчим институт бүрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд үн цэнтэй цогц судалгааг хийж 13 дугаар зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнд зүйл бүтээл туурвсан профессор, хууль зүйн ухааны доктор Хаян Хэрвагийн сэлэнгийг төр нийгмийн нэр тутгэлтэн үндсэн хуулийн уг эрхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяатгуулч Бярагийн Чимдийн нэрэмжит 2019 оны шагналын эзнээр тодрууллаа. Тэрээр ийхүү Чимдийн нэрэмжит шагналыг хүртэж байгаа 5 дахь бөгөөд анхны эмэгтэй эрдэмтэн болж байгаа юм. Монгол Улсын их хурлаас үндсэн хууль батлагдсан энэ өдрөөр тухайн жилд үндсэн хуулийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хууль зүйн салбарын онлын болон энэ салбарын практик үйл ажиллагаанд гаргасан бас тодорхой ололт амжилтуудыг үнэлж дүгнсэн ийм томоохон бүтээлүүдийг өрсөлдүүлэн шалгаруулж Чимдугай нэрэмжит шагналаар шагнадаг сайхан уламжил тогтоо 5 жил болж байна. Энэ жилийн хувьд 13 дугаар зууны Монголын төрийн эрх зүй, түүний шин чанар гэсэн Монгол Улсын их сургуулийн хууль зүйн дээд сургуулийн багш доктор профессор Хаян Хэрвагийн сэлэнгээгийн бүтээсэн энэ бүтээлийг шагнаж урамшуулахаар шийдэж энэ шагналыг гардуулж өглөө. Сэлэнгээ багш таны цаашдын эрдэм номын ажил их дэлгэрч байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Энэ бүтээлдээ миний хувьд бол монголчуудын төр засны уламжлалт түүний үнд зүйлийг орчин үеийн он дарга зүйднээс дахин үнэлэх орлого хийсэн байна. Үүгээр энэ бүтээлийн үнц нь орж байгаа гэж би ойлгож байна. За энэ үндсэн дээр монголчуудын өрний болоод дорн дахины соёлоос дутхгүй монголчууд өөрийн эрх зүйн үнэцүүлэлтэй байсан төр ёсны уламжлал үнэцүүлэлтэй байсан гэдгийг илрүүлэн гаргасан бөгөөд үүний нэг товчхон хэлэх юм бол нэг гол үнэцүүл нь юу вэ гэхээр монголчуудын алангуй хатнаас үүдэлтэй эвийн тухай сургаал бол зөвхөн монголчуудын төдийгүй хүн төрлөختний өөрийнх нь оршин үндэс үнэцүүл болохыг би шинэ ухаануудаас нотлох орлого хийсэн. За энэ үндсэн дээр Монгол Улсын үндсэн хууль заасан үндсэн хуулийн гол үнэцүүл болох монголчуудын өв соёл төрч ёсыг өвлөн хөгжүүлэх гэсэн энэ үнэцүүлийг хөгжүүлэхэд миний энэ бүтээл тодорхой хувь нэмэр оруулсан байна. Энэ үндсэн дээр энэ нэр хүнтэй шагналыг олголоо гэж миний хувьд ойлгож байна. Ингээд маш их баярлж байна. Бярагийн Чимдийн нэрэмжит анхны шагналыг Улсын их хурлын гишүүн төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Лүндэ Жанцан өөрийн Монгол улс дахь төрийн эрх мэдлийн хуваарлт бүтээлээрээ хүртэж байсан юм а. Багштайгаа хамт Бярагийн Чимд багштайгаа хамт ардын их хурлын хуралдаанаар үндсэн хууль буюу тэр үеийн их цаазын төслийг хэлцэх үед ихийг баригчаар ажиллах тийм түүхэн завшаа надад тохиолдсон. Ингээ би багшийнхаа нөмөр нөөлгөнд дор яг дагж ажиллах ийм хувь заяа, их азтай хувь заяа тохиолсонд би өнөөдөр их илгшээж байна. Тэгээд 5 жилийн өмнө би Монгол улс дахь төрийн эрх мэдлийн хуваарлт бүтээлээрээ Чимд багшийн анхны шагналтан болсон. Тэгвэл тэр бол 2 дахь хэвлэл байсан. Энэ нэмж засуулсан 3 дахь хэвлэл нь бол Separation of State Powers in Mongolia гэдэг. Энэ 3 дахь хэвлэл бол англи хэлээр хэвлэгдээд дэлхийн нэр хүнд бүхий номын сангууд, ихтэй сургуулиудын номын санд очиж бас дэлхийн дахинд бас хүрж байгаад баярлж байна. Энэ дотор Чимд багшийнхаа тэр үндсэн хуульч ёсны зарчмуудыг тайлбарлаж хамгаалсан тэр үндслүүдийг түлхүү оруулахыг бас хичээсэн байгаа гэдгийг хэлье. Ингээд ардын их хурлын депутатууд, улсын баг хурлын гишүүд, үе улсын их хурлын гишүүд, үндсэн хууль тогтооход гар үе оролцсон нийт хүмүүстэй энэ өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Үндсэн хуулиар мэдгэтэн сахигтэн гэж уриалж байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь улсын их хурлын гишүүн Лүндэ Жанцан, Монгол Улсын гавьяатгуулч Дашним, хууль зүйн шинжилгээ ухааны доктор профессор Баяр сайхан, академич Наран Гэрэл нар тус хүртэж байсан юм.